Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Ежоян. Надтай суухгүй бол насаараа харамсна. Шүй бол тамгын газрын орлогч дарга. Тэр 50 гарч яваач сэтгэл татам сайхан хിവэрэ. Юу ч өмссөн зөвхөн түүнд зориулж захиалсан юм шиг зохихыг яана. Түүний нэрийг уг нь Шү Лифан гэдэг боловч хүн бүхэн Шүй гэсээр нэрийг бүтнээр нь мэдэх өнцгөрчээ. Түүний ажил гэж толгойтой үснээс их. Үүний учир нь тэдний байгууллагын дарга нь тамгын газрын даргын албыг хавсран хийдэгт бий. Тэр өдөржин борь бокс хийлгүй ажиллаж, зай завсаргүй уцаар ярьж сэхээ сэвээгүй өдрийг барна. Өнөөдөр Шүй охиныхоо Хонконгоос авчирч өгсөн брендийн хослолыг өмснө нь тун дэгжин харагдах ажээ. Тэр 15 цагаас охиныхоо найз залуу Жөв Тунтай уулзах ажилтай. Ер нь эмэгтэй хүн томхон албан тушаал хашвал ар гэрийн ажил нь цалгарддаг юмтэй. Харин Шү үүнийг зөвшөөрдөггүй. Тиймдээч сайн ээж, сайн эзэгтэй гэдгийг харуулахыг хичээнэ. Түүний нөхөр дунд сургуулийн жирийн нэгэн багш хүн. Шүй байгууллагынхаа тэмдэглэлд арга хэмжээнд ёс юм шиг нөхрөө дагуулж явна. Тэрээр бусдад басамжлуулахгүй гэсэндээ хаа явсан газраа нөхрөө үгээ олохгүй магтаж, манай хүн залуудаа ингэж тэгж явлаа гэгчлэн ярина. Шүй залуудаа нөхрийнхөө араас өөрөө гүйсээр багаад суусан тухайга хүмүүст нин уугүй ярина. Манай хүн араасаа олон охтыг хойлруулсан сайхан ир байсан боловч эцтэй би ялагч болсон гэнэ. Хүмүүс Шүй та одоо ч гэсэн ийм толиотой хүн залуудаа бүрч ванли явсан байлгүй. Таны араас олон залуус хөлөө хугартал гүйсэн байх та. Таныг нөхрөө эргүүлсэн гэлцхийн би лов итгэхгүй. Залуу нэхлээд эргүүлсэн баймаар юм да. Эмэгтэй нь эрэгтэйхээ араас гүйдэг юм гэж хаа байх хэмээн явуулна. Үүний хариуд Шүй бүсгүй залуугаа эргүүлэхээр яадгийг. Эхэндээ манай ванч та нартай адилхан ингэж боддог байлаа. Тэгэж бодох тус мань би бүр их гүйдэг байсан юм. Тэгээд би чи тэгтлээ бие тоогоод яах вэ? Надтай суухгүй бол чи насаараа харамсан шүү гэд шолоохон хэлчихсэн юм шүү гэнэ. Шүйг мэдэх ойр дотных нь хүмүүс түүнийг үнэхээр дайчин бүсгүй гэлцдэг. Ажил үйлс нь өөдрөг, гэр бүл нь ч аз жаргалтай. Тэднийх хүү охин хоёртай. Хүү нь гадаадд сурч, охин нь гадаадын хөрөнгө оруулалттай худалдааны том компанид ажилладаг. Гэр бүл нь хангалуун амьдралтай. Өнөө цагийн хүмүүсийн үнэлэмжээр бол түүний нөхөр тийм ч гоцгойд хүн биш. Учир нь насаараа жирийн дунд сургууль багшилсаар ирсэн юм. Гэхдээ бор гэртээ богд, хар гэртээ хаан шиг хүндлэгдэнэ. Шүй хичнээн ч ажилтай байсан ч өглөө болгон нөхөртөө цай хоолыг бэлдэж өгөөд ажилдаа явна. Ийм эхнэр хүн бүрт заяахгүй л дээ. Шүй нөхөр азтай ирээ. Хүний санаа үзүүргүй. Уулын бугыг хараад унсан морио голно гихчлэн нөхөр нь жаргалдаа ташуурч гадуур дотуур учир ургуулж явсан аж. Хамт ажилдаг насаар нилээд игчмэд царай зүс бие хаагаар авах юмгүй. Зузаан линз зүүж холмос өнөртүүлсэн авгаатай учир ургуулсан удаатай. Тэр авгаа Шүй нөхрөөс чаргууцалдаад салахгүй нэг хэсэг байдал тун эдрээтэй байлаа. Тэр авгаа нөхөр нь цэргийн офицер хүн байжээ. 60-70 оны үед цэргийн гэр бүлтэй учир ургуулах нь хүнд гэмт хэрэгт тооцогддог байлаа. Тэр офицер тэр явдлыг мэдээд Шүй нөхрийг цус нүжтэй нь хутгаа зогссонгүй байгууллагт нь зарга мэдүүлсэн гэдэг. Шүй л тэр офицерын арга ивийг олсны хүчээр хэрэг явдлыг хавдаржээ. Тэр цагаас хойш Шүй нөхөр эхнэрийнхээ далайсан газар далд орж далалсан газар ил гардаг болжээ. Өнөөдөр охиныхоо найз залуу Жөв Тунд энэ тухай ярина гэж Шүй өөрөө ч сансангүй. Болцсон цагтаа Жөв Туны компани дээр уулзсан ярьж сууж угаад яагаад ч юм нөхрийнхөө урдын гим нүглийг ярьж орхижээ. Жөв Тун бол охин Ванфаныхын найз залуу. Гэрлэж байсан хижээлэр. Тэр эхнэрээсээ салаад удаагүй Ванфанаас болж салсныг хүмүүс мэднэ. Тэр эхнэрээсээ салмагцаа Ванфантай сууна гэж ярьдаг байсан ч одоо суух хэсэгтээ эргэлзэн хойш суух болжээ. Шүйн
Жов түнтэй уулзсан гол зорилго нь охинтой түргэн гэрлэхийг шаардах явдал байлаа. Охин үр нь хань жилтэй болно гэдэг сайхан хэрэг. Гэвч охиных нь найз залуу эхнэрээсээ салсан хижээлэр байсан учраас шүй жаахан халгалсан хэрнээ охиноо бодохоор хижээлэрийг алгадаад авмаар санагдана. Жов түүний талаар шүйн бодол анханасаа таатай байгаагүй. Том компанийн захирал эрх сүр мөнгө төгрөгөөрөө далайлхан дөнгөж ажилд орсон жаахан охиныг эрхэндээ оруулсан гэж хэнд ч бодогдном. Гэхдээ үнэндээ охин захирлаа эргүүлж аргандаа оруулахаас нааш санаа нь амрахгүй гэдгийг шүй сайн мэднэ. Шүй эх хүний хувьд охиноо хижээлэртээ суулгах хүсэлгүй ч охиныхоо санснаа бүтээж байж салдаг занг нь мэдэх учраас ийн яваа билээ. Жов тун оройгороо халзарсан их л стресстэй. Шүй анх Жов түүнийг хараад охин нь яагаад ийм үе мултарсан хүнд дурлсныг огт ойлгоогүй юм. Ванфан бол их сургуулаа гадаад хэлний орчуулагч мэргэжлэр төгссөн. Царай зүс бие хаа зан ааш гээд бараг 10 хуруу тэгш бүсгүй. Түүний араас гүйх залуус захаа саваад замаар нэг байна. Ванфан надад байр суурь олсон эр хүн таалагддаг, ах хүнд дуртай гэж хэлдэг ажээ. Жов түнд нөхрөө өөр хүнтэй учир ургуулсан тухай амлалтсандаа шүй их харамсав. Энэ бол хүнд яриад байх сайхан юм биш. Тэр тусмаа Жов тунд. Харин Жов тун түүний яриаг сонсоод Ванфан бид хоёрыг тохирохгүй гэж ичнээ утгаар хэллээ гэж ойлгожээ. Жов түүний цорын ганц харамсдаг зүйл бол Бельгийн замын халдварт өвчин авсан явдал юм. Тэр их сургуулаа төгсөөд гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн худалдааны байгууллагад ажилд орж маш хурдан албан тушаал дэвшжээ. Тэр ажилд ялзуур сүүхэтээр болохоор тийм сайхан ажлаа орхиж хувийн бизнесээ эхэлжээ. Хувийн бизнес нь ч амжилттай байлаа. Нэг удаа Хайко хотод түнштэйгээ уулзахад түнш нь улаан дэнлүүний газраас хүүхэн авч өгчээ. Энэ явдлаас болж Бельгийн замын халдварт өвчин авч эхнэртэй халдаасны дараа эмнэлэгт үзүүлж халдвар авснаа мэджээ. Эхнэр нь Жов тунаас салж сарних дээрээ тулж байсан билээ. Энэ явдлын түүвэн арай гэж намжиж эхнэр нь тэр тухай сөххөө болж ирэх үеэр Ванфан тэр хоёрын баян эхэлсэн байна. Залуу охинтой учир ургуулсныг мэдсэн Жов түүний эхнэр Ванфантай уулзаж нөхрийнхөө биеийн үнэлэгчээс халдварт өвчин авч байсныг хэлж орхижээ. Ванфан үүнийг сонсоод сэтгэлээр унаж хайртай залуу нь ийм заваа юм хийсэн гэдэгт итгэсэнгүй. Ванфаны хувьд Жов түүнийг гэрэлсэн ахлах сургуульд орох охинтой нь огт чухал биш. Харин биеийн үнэлэгчтэй унтаж хэвцнийг хүлээн зөвшөөрч үнэхээр чадахгүй шаналж байлаа. Ванфан бол орчин үеийн сэтгэлгээтэй бүсгүй. Тэр Жов тунтай ирэхдээ айлгэр өмүүллээ гэх хүмүүсийн элдв хэл амыг өчүүхэн ч тоосонгүй. Гэвч Жов тун биеийн үнэлэгч авч Бельгийн замын өвчин авсныг сонсоод сэтгэлэн шаналж бүтэн сар ажилдаа явсангүй. Энэ нэг сарын хугацаанд Жов тун өдөр бүр Ванфаны байрны гадаа ирдэгч хаалганы хонхыг дарж зүрхлэхгүй, замын гэрэл астал нааш цаашаа дэмий хойлохж байжээ. Сарын дараа Ванфан ажилдаа ороход царайн цонхиж эцэж тураад нүднээс гарчээ. Жов тун түүнтэй албаны ажил ярил үл тоомсорлно. Нэг өдөр Жов тун ажил тараад машинаараа Ванфаныг гэрт нь хүргэж өгөхөд тэрээр арын суудалд сууж. Гэрэлэн дохио хүлээх тэрхэн зуур Ванфан гинэт асгартал уйлж Жов тун хоёулаа харилцаагаа үргэлжлүүлэх үү цэг тавих уу хэмээн асуудал Жов тун хар цагаан үггүй юу гэж хариулахаа мэдэхгүй замаа ширтэн гөлөрчээ. Тэгэхэд Ванфан чи хэрвээ надтай баймаар байвал эхнэрээсээ түргэн сал. Надтай суухгүй бол чи насаараа харамсан шүү гэжээ. Ингэж хэлхийг сонссон Жов тун ихэд догдолж арагшаа эргэн гөлөрч угаад ногоон гэрэл асхыг мэдлгүй цагдаад таргуулжээ. Үүнээс нэлээд хожуу Ванфан чим ухаантай ирдээ. Тэр үед өдөр болгон манай байрны гадаа ирсэн байж хаалга цохоогүй. Хэрв чамайг орж ирсэн бол би шууд хөөж явуулах байсан юм. Тэгээд ч ямар нэгэн худлаа тайлбар хэлэх гэж оролдоогүй. Заримдаа чимээгүй байна гэдэг хамгийн сайн тайлбар байдаг юм байна. Тэр үед чамайг надад тохирох хүн биш гэж өөртөө олон удаа сануулсан боловч
уучлж чадсандаа одоо ч итгэхгүй байна гэж Жов тунд хэлсэн билээ. Гэрлэн дохооноос хөдлөөд тэд тансаг буудалд орж хонжээ. Буудалд Жов тун сөхөрт суугаад чамтай суухгүй бол би насаараа харамсах болно. Би одоо ч харамсаж байна. Яг юунд харамсаж байгаагаа сайн мэдэхгүй байна. Чамтай учирсандаа би маш их баяртай байна. Овог дээдс минь ямар их буян үйлдсэн юм бэ гэж хэлж эхнэрээсээ салж түүнтэй суун хэмээн ам тангараг өгчээ. Ингэж хэлхийг сонссон Ванфан үл тоомцралсан дүрэсгэж Жов түүний уруулыг чимхээд битгий хөхөө шиг донгодоод бай. Би заавал чамтай сууна гэд өхөн хатан зүтгээд байгаа юм биш шүү гэжээ. Ванфан тэр үдэш Жов тунд ээж нь аавын нэргүүлж араас нь гүйж байсан тухай ийм хуучилжээ. Ээж аавтай сууна гэд араас нь өхөн хатан гүйсэн гэнвэлээ. Тэр үед аав багшийн их сургууль төгсөөд нутгийнхаа дунд сургуульд багшаар иржээ. Багшийн ажил бол тийм ч сайнгүй жирийн л ажил. Харин ээж нэхэмлийн үйлдвэрээс одоогийн удирдах байгууллага руугаа шилжиж байж ааваас хавьгүй илүү ирчүүд ээжийн араас гүйж байсан боловч ээж зөвхөн аавтай суухаар нэг үзүр сэтгэлээр шийджээ. Заримдаа эмэгтэй хүн санаачлагыг дэндүү их гартаа авах нь бусдад хэвийн бус харагддаг. Үүнээс болж аав ээжтэй суух хэсэгтээ эргэлзээд байжээ. Тэгэхэр нээж өөрийн нууцхан харж явдаг нэг залууг аавын нүдэн дээр дуудаж ирүүлээд "Ван минь сайн бодоорой. Чи надтай суухгүй бол маргааш би энэ залуутай сууна" гэжээ. Харин нөгөө залуу нь юу ч ойлгохгүй гөлөрч царай нулайж амаангаа мэлэрчээ. Одоо аав маань би юу гэж ийм сайн хүүхнийг тэр тэнэгтээ суулгах вэ? Би Тэнгэрийн умдаг атгсан азтай хүн шүү хэмээн ярьдаг юм гэжээ. Жов түн шүүтэй хэдэн удаа уулзсан ч гэлээ яг юу гэж дуудахаа мэдэхгүй байлаа. Жов түүний нас ээж охин хоёрын насны тэг дунд нь болохоор хинч гэж дуудах эвгүй байлаа. Анхны уулзалтаар шүе олон юм ярмаар байсан ч тэгсэнгүй үгээ залгижээ. Харин энэ удаа элен далангүй ярьж орхилоо. Тэрээр Жов тунд хандаж "Чи надад нэг их сайхан сэтгэл төрүүлээгүй. Охин минь заавал чамтай суух албатай гэж би бодохгүй байна. Хамгийн гол нь чи охиныг минь аз жаргалтай байлгаж чадахгүй байгаа. Манай хүн бид хоёр охиноо эрэгтэй хөсгсөн. Гэвч чамтай танилцсанасаа хойш бүх юм тэсөөр боллоо" гэжээ. Жов тун муухан мушид суув. Шүе түүний энэ байдлыг үл тоон бүтэн цаг үргэлжлүүлв. Шүе энэ удаа тэр хоёрыг болж бүтэх талаас нь ярьсандаа өөрийгөө ч гайхав. Эхэн хүн Ванфаныг Жов түүний ерөнхий захирлын албан тушаал өмч хөрөнгөнд болсон гэдэгч үнэн дээр Ванфанд ямар ч хэрийг татах гоо үзэсгэлэн авьяас чадвар бий гэдгийг ойр дотны цөөн хүмүүс нь сайн мэднэ. Жов тун Ванфанаас салж чадхааргүй болжээ. Компани гадаа дотоод бүх ажил Ванфангуу бол урагшаа явна гэхэд хэцүү. Ээж нь найз залуу тань уулзныг мэдээд Ванфан дэлбэртлээ ууралжээ. Ванфан хайр дурлал хувийн амьдралд хэн нэгэн дор мэдэн оролцохыг тэр эрс эсрэг үздэг. Ванфан "Урд бид хоёрыг та зөвшөөрөхгүй байхад би заавал түүнтэй гэрлэнэ гэсэн. Одоо бид хоёрыг нийлүүлэх гээд байгаа бол харин ч би Жов түүнтэй суухгүй. Таны яахыг харъя л да" гэхэд шүе. "Гэрлэлт гэдэг тоглоом биш" гэвэл Ванфан "Тоглоом байсан ч яадгийн. Танд өөр арга байгаа мó" гэжээ. Шүе ихэд уурлан загнаж зандрах гэсэн боловч чадсангүй. 3 сарын дараа Ванфан Жов тун хоёр хормой хийжээ. Хормын ёслол дээр Ванфан Жов тунаас "Чи яагаад надтай суухдаа эргэлцсэн юм бэ?" хэмээн олны дунд пал хийтэл асууж орхилоо. Хүмүүсийн нүд орой дээрээ гарч "Жов тун яасан олхиог юм бэ? Ийм сайхан залуу бүсгүүтэй суухаас эргэлзэнэ гэдэг үнэхээр ойлгомжгүй юм аа" хэмээн жигж угээлцэв. Харин Жов тун хэлэх үгээ олж ядан муухан мушиила. Ванфан за чи хотлоо мушигаа тэрэггүй. Би ч олны дог болохоос айлгүй үннээ хэлчихье. Би эхэлж Жов түүнийг эргүүлсэн юм аа гэтэл хүмүүс хөхрөлдлөө. Жов тун байх суух газраа олж ядан хамар дээр нь хөлс бурзааж зогсоход дунд сургууль сурдаг охин нь "Ванфан ихч аавыг эргүүлсэн гэдэгт би лав итгэхгүй" гэжээ.
Хормын ёслолын дараа тэд найз нөхөдтэйгээ караокед оржээ. Ванфан цээл сайхан хоолойгоор ямар ч дуучнаас дутахгүй дуулна. Хүмүүс Шенберийн дуулахыг л сонслоо. Одоо хүргэний дуулахыг сонсъё. Та хоёр хос жаргалыг дуулаач хэмээн шаллаа. Жөө тун бүр сандарч яах учраа олж ядна. Харин Ванфан олны анхаарлыг шилжүүлж манай аав ээж хоёр сайхан дуулдаг. Эхлээд тэднэр дуулуулъя гэв. Аав ээж нь дуулсны дараа хүмүүс гэрэлсэн хосыг хамт дуулахыг дахин шаардлаа. Ванфан Жөө тун минь ич хэрэггүй. Би ямар дуучинтай суусан биш гэж хэлвэл Жөө тун зориг орон дуулсан боловч хоёр бадаг явалгүй ээрч төгдөрөхөд хүмүүс элгээ хөштөл инээлджээ. Гэрлэлтийн дараа Жөө туны охин шинэхэн хосуудтай хамт амьдарч Ванфаныг эгч хэмээн дуудана. Харин швийг эмээ гэж эхэд дотнчлон дуудана. Жөө шоийн яагаад төрсөн эхтэйгээ амьдрахгүй байгааг, Жөө түүний хуучин эхнэр яагаад охиноо булаацалтахгүй байгааг шүй их л гайхна. Ванфан амралтын өдөр хоол хийхээс залхуурч нэг бол Гуанз ресторанд орж эсбөгөөс дагвар охинтойгоо аавындаа очиж хоол буудана. Үүнд нь шүй уурж чадахгүй, инээж чадахгүй, аргагүй нэрхэнд дайлаад л үднэ. Тэгээд бүх уур бухимлаа нөхөртөө гаргана. Харин нөхөр нь гал тогоо хоол цайтай хутгалтын зовлон ойлгохгүй учраас олуула божигнах сайхан шүү дээ. Тэднийг эрүүлэх дургүй бол дараачийн амралтын өдрөөр хоёулаа тэднийхөр очие гэлээ. Ванфан Жөө тун хоёр компани дээр ажил ихтэй учраас шүй охинд очиж гэр орнын цэвэрлэн гэрийн үйлчлэгч авсан боловч өнөөх нь юм хумслаад байхаар нөхөөж явуулжээ. Жөө түүний охин шүйн хийсэн гахайн шарсан маханд жигтэйхэн дуртай болохоор Ванфан ээж рүүгээ ойр ойрхон залгаж "Шойн шарсан махаа санаад байна. Эмээ нь хизээ ирж шарж өгөх гэдэг болжээ." Шүй "Ванфан, яваач мдээгүй байхад минь эмээ болгосонд чинь би чамд баярлах ёстой юу?" гэвэл Ванфан тажиханд л инээж "Төрөх өсөхийн зовлон алгасаад ийм том зээ охинтой болсондоо та баярлах хэрэгтэй шүү. Чамайг яаж эхэн болно доо гэхээс санаа их зовдөг байлаа. Харин та хоёр яг эгч дүүс шиг байх юм а? Инээдтэй чим шиг. Юу инээдтэй гэж цаадах чи угаасаа намайг эгч гэж дууддаг шүү дээ." Шүй сүулдэ Жөө түүний охинд мах шарж өгөхөөр барахгүй хичээл номонд нь анхаардаг болжээ. Жөө Шаовины сургууль шүүн ажилтай ойрхон байдаг. Сургуулийн Гуанз хоол муутай тул шүй дагвар зээгээ өдөр бүр ажлынхаа Гуанзанд хооллоно. Жөө тун Ванфан хоёрын ажил улам ихсэж гэрийн бараа харахаа байв. Нэг удаа шүй дагвар зээгийнхээ эцэг эхийн хуралд суувал багш нь "Жөө Шаийн хэрвээ сайн хичээхгүй бол мужийн тэргүүний алах сургууль байтугай хотын гайгүй сургуульд орж чадна гэж хэлэхэд хэцүү боллоо" гэжээ. Шүйн анхаарал халамжийн хүчээр зээ өхний сурлага эрс сайжрав. Жөө Шаийн гүдэс шулуун зантай санаанд орсноо шууд хэлчихдэг цайлхан хүүхд учраас үерхэл дурлалын тухай ярихад шүйнүүд орой дээрээ гарч "Жаахан хүүхэд ийм ярьж болохгүй" гэж хэлжээ. Аман дээрээ ингэж ярьсан боловч хүүхдүүдийн үерхэл нөхөрлөлийн тухай ихэд сонирхдаг боллоо. Нэг удаа шүй зээ охиноо сургуулиас навахаар очтол Жөө Шаийн таалагдах өвгүнээ зааж "Эмээ, би түүнд сайн болчихсон" гэж хэлв. Шүй дугуйныхаа сагсанд бөмбөг хийсэн хүүгийн ар нурууг л олж харжээ. Тэдний өдөөс өндөр туранхай өөр нэг хүү ирж айсвэ. Охин эмээдээ "Энэ ирж яваа бандийг хүүхдүүд муур гэдэг. Нөгөө ангийнх тэр надад өмнө нь хайрын загтал өгч байсан юм" гэлээ. Шүй чухал царай гарган "Та нар одоо хэдэн настай вүлээ? Ийм жаахнасаа дэмий балаан бодож авах гэжтэй" гэхэд Жөө Шаийн үл тоомсролсон өнгөөр "Та ч харин гажиг юм бодоод байна уугүй юу? Цагаасаа эрт дурлна гэдэг маш их эрсдэлтэй шүү. Эрсдэлтэй аюултай юм зөндөөлвэ. Гэгээн цагаан өдрөөр зам гарч яваад машинд дайруулад өгчгч мэднэ" гэлээ. Шүй тэр даруй Ванфан руу залгаж болсон явдлыг хэлж охиныг сайн анхаарч байхгүй болохгүй шүү гэж сануулв. Гэтэл Ванфан "Ээжээ юун сүртэй юм бэ?
Тийм олон юм бодож яах нь вэ? Жаахан охин өнөөдөр энэнд маргааш тэрэн сайн болно. Тоглож л байгаа биз дээ. Одоогийн хүүхдүүд та бидний үетэй адилгүй болсон шүү гэжээ. Шүе. Та бидний үе адилгүй гэж юугаа яриад байгаа юм бэ? Гэж уурлан шууд уцаа тасалж хав. Тэгээд Ванфанд хэлж дуусаагүйгээ хөнжилдөө орсон хойноо өвгөндөө ярьжээ. Шүе уртаар сүр салдан бид хоёр хөгшөрч байна да. Хэдхэн жил ажиллаад тэд хүртээ гарч хөгштийн тоонд орох нь цаг үеэ дагаж чадахгүй болсныг бодвол аргагүй өтөлжээ. Чи үннээ хэл. Залуудаа бие чамайг эргүүлж суун гэсээр суусан. Чи надтай суусантаа харамсдаггүй? Чамтай суугаагүй бол би ийм охинтой болж ийм олон замбраагүй үйл явдлыг үзэхгүй л байх байлаа. Чи боддоо. Дэргэд байгаа охин ингэж байгаа юм чинь хаа байсан Америкт байгаа хүмүүс яаж авдаг юм бол да. Урд хамартай шар устай бэр дагуулад ирэх үедээ хүүхэд хурдан том болох юм да. Ванфаныг сургуулаас нь авах гээд очихдоо хоёулаа зориуд модны ард нуугдтал ийш тийшээ харж уйлгэнж байснаа модны араас гараад ирмэгц инээж уйлхан зэрэгцэж газар дэвхцэж байсан нь өчигдөрчхэл санагдж байна. Хөөе Ван, чи сонсож байна уу? Шүийн овгон сонин гарч хэлсаар л хөл бөмбөгийн аваргын тэмцээний тухай мэдээгээр дүрэн сониндоо хамаг анхаарлаа хандуулад эхнэрийнхээ яриаг хагас ойлгосон овгон нь чи өнөөдөр юу болж байгаа вэ гэжээ. 1999 он Тогсов орчуулсан Дарамсэдийн Хүчтбаатар